Та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрээ өнөөдөр хамтдаа Йона номын 2 дугаар бүлгээс уншъя. Йона номын 2 дугаар бүлэг. Өнгөрсөн эзний өдөр бүгдээрээ Йона иш үзүүлэгчийн Нинвед үйлчилсэн үйлчлэлийн талаар хамтдаа суралцсан байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ онцгойлон сэдвийг бүр илүү лавшруулад загсны гидсэн дотроос Йона хэрхэн залбирсан түүний залбирлаас хамтдаа бүгдээрээ суралцгаая. За загсны гидсэн дотроос Йонагийн залбирсан залбирал бол Йона номын 2 дугаар бүлэг дээр гарч байна. За би чанга уншия. Тэгээ та бүхэн бас дотроо надтай хамт үгийг тулгаад уншаарай. Тэгээд Йона загсны гидсэн дотроос эзэн бурхандаа залбирэн хэлэхдээ зовлон шаналнгийн дундаас эзнийг дуудахад тэр надад хариуллаа. Үхэгсдийн орны хөвлийгээс тусламж гуйн хашгирахад та дууг минь сонслоо. Та намайг гүн рүү далайн зүрхэнд хайсанд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион, бүх давлгаа дээгүүр минь өнгөрсөн. Би мэлминээс танд зайлуулагдсан ч ариун сүмийг тань дахин үзэгсэн гэж би хэлв. Ус намайг аминд минь хүртэл хүрээлж, оёоргүй гүн намайг нөмөрч, толгойг минь замаг ороолоо. Уулсын уг руу би уруудав. Үүд хөндлөн үүр таалттай тэрл газар руу би уруудлаа. Гэсэн ч эзэн бурхан минь амийг минь та нүхнээс гаргалаа. Ухаан балартах үедээ эзнийг би сансан. Залбирал минь танд ариун сүмд тань хүрлээ. Хоосон шүтэнүүдийг хүндлэгчд итгэмжит байдлаа умартдаг бол талархлын дуугаар танд тахил өргөн би тангараг юугаа биелүүлнэ би. Аврал эзнээс ирдэг гэв. Эзэн загсанд тушаасанд тэрээр Йонаг хуурай газар бөөлжин гаргав. Аамен. Аамен. За өнөөдөр эзний үгийг би та бүхэнтэй Йонагийн залбирал гэдэг сэдвээр хуваалцъя. Өнгөрсөн бүтэн сая өдөр Йонагийн тэмдэг гэдэг сэдвээр хуваалцсан шүү дээ. За тэгвэл одоо өнөөдөр Йонагийн залбирал гэдэг сэдвээр та бүхэнтэй эзний үгийг цааш үргэлжлүүлэн Йона номоос хуваалцъя. За Йонагийн түүхийг бол та нар бүгдээрээ одоо мэддэг болсон. Ер нь бол маш сайн мэддэг болсон. За Йона бол Бурхнаар Нинве хотод очиж гимшлийн одоо тухай тунхаглахаар дуудагдсан иш үзүүлэгч байсан хэдий ч харамсалтай нь Йона Бурхнаас зөрүүдлээд зүхтааж явсан. За усан онгоцон цуугаад бүр эсрэг зүгт Таршиш руу явсан тийм ээ. За тэгээд далайн шуургыг Бурхан илгээсэн. За Бурхан илгээж ийн гэж бол мэдээж тухайн үед бол хинч бодохгүй. Гэхдээ Йона бол мэдчихсэн. Энэ бол Бурханаас илгээгдсэн далайн шуурга. Энэ бол надаас болсон асуудлаа гэж Йона бол өөрөө мэдчихсэн. За ингээ Йона усан онгоцныханд хэлсэн байгаа тий. Та нар намайг далаа руу шидэх юм бол тэгээд далаа номхор нь та нар аврагдана гэв. За ингээд Йона маань далаа руу шидэгдсэн. За тэгээд далаа руу орсон. За ингээд далаа руу ороод юу болсон талаар одоо 2 дугаар бүлэг дээрээс цаашаа уншиж байна тийм ээ. За далаа руу орсон. За маш том загсанд залгиулсан ба Йона бол. Маш том загсанд залгиулж байгаа. За ингээд залгиулаад загсны гидсэн дотор байх үедээ Йона залбирсан байна. За ингэж залбирж байгаа залбирал нь бол нэг тийм уран яруу, ийм яруу найргийн хиллэгээр залбирсан байгааг бид сая хамтдаа уншиж штэ. Их л гоё тийм одоо яруу найргийн хиллээр уншсан. За та нар яг Библиэс өөрсдөө ингээд Йона 2 дугаар бүлгийг харах юм бол бусад хэсгүний ийм хүүрнэл хэлбэрээр бичигдэжсэн. Яг энэ 2 дугаар бүлгийн Йонагийн залбирж байгаа залбирал нь болохоор ийм шүлэгчилсэн хэлбэрээр бичигдээд явсан юм. Дөрвөн мөрт маягаар бичигдээ явсан хэсгийг та бол яг Библийн одоо хэвлэл дээрээсээ бол харах бол боломжтой. Харин энэ юун дээр бол дэлгэцэн дээр би зүгээр компьютер дээр шивцсэн учраас тэр ялгаа нь бол та нарт харагдахгүй байна л да тийм ээ. Тэгэхээр энэ бол яг энэ нөгөө шүлгэлчилсэн хэлбэрээр бичигдсэн нь бол яг энэ Библийн хуудсан дээрээсээ бол андшгүй байгаа. Еврей яруу найргийн хэлбэрээр Йонагийн залбирал бол бичигдсэн. За тэгэхээр сонирхолтой л доо Йона ингээл загсны гидсэнд байхдаа яруу найраглал байсан уу? За түүн тийм яруу найраглах ухаан байсан уу тухайн үедээ те? Тийм хүч байсан уу? Тэгэхээр магадгүй байгаагүй. Йона ямар ч байсан загсны гидсэнд залбирсан. Загсны гидснээс залбирахдаа залбирлын гол утга санаа бол яг ийм утгатай зүйлийг бол залбирсан. Би живлээ те? Уулсын гүн рүү үүд хөндлөн хизээч нэгддэггүй үүрт хаалттай байдаг тэр газар руу би живлээ. Энд чинь яруу найраглаад шүү дээ энэ чинь. Яруу найргийн хэлбэрээр хэлээд байна те. Энийг бол Йона бол юу гэж хэлжсэн гэхээр би живсэн, далайн ёроол руу живсээ л гэж хэлсэн баг. Харин энийг бичсэн хүн нь өөрөө яруу найрыг хэлбэрт оруулж бичсэн баг. Яг л нууц давчаа шиг.
Жишээлбэл Чингис хаан тайчуудтай тулдах үед хүзүүндээ шарх авдаг те ном суманд харуулад зөв 6 гэдэг нэг нөхөр Чингис хааныг бол харваад хүзүүгийн шархт болчдөг. За ингэнгუთ Чингис хаан яаж гэхээр тэр шөнө бүр үхэнгээ алдаж тийм ээ. Тэр нөгөө боорч мухлаа хоёр нь зэлэм баха хажууд нь байжгаад цусын тэр хортой цусыг ингэж шимэж ингэж авч хаяад шөнөн тэр хөхүүртэй тараг мараг авчирч шингэн мингэний нөхчөөж Чингис хаан ч нэг юм босч ирдэг тийм ээ. За тэгэхээр тэр тулдаанд бол хэдий одоо Чингис хаан ам өрссөн ч гэсэн Чингис хааны тал бол ялсан байдаг. За ингээ ялаад нөгөө олзлсон хүмүүсээ ингээ авчирчаад олзны цэргүүдээс хэн миний ам цагаан хүлгийн одоо хүзүг харавсан бэ гэж асуусан тий. За магадгүй хэн миний хүзүг харавсан бэ гэж асуусан баг. Харин хожим нөөц товчоог битсэн хүн өөрөө энийг яруу найраг оруулж бич. Яг л энэ ч өөрөө зохиолохгүй. Ноос товчиж чинь. За тэгэнгүүт 6 гарч ирээд би харавсан. Тэ хаант намайг алыг санаад алга дарам газрыг өмхийрүүлэх алд бие минь энд байна гэд баха гэд ингээд нэг юм шүлгэлээ өвчдөг те. Тэгээд одоо амийг минь сойрох юм бол одоо яг хуу хаант нь таны халд гисэн газар чиг харайжчаад хар усыг цайлигтал хад чулууг ботартал гэд бахан ха гэж явчихж байгаа тийм үү. Тэгснээ одоо Чингис чи намайг одоо тушаах юм бол намайг амьд үлдээгээд тушаах юм бол одоо чиний яв гэсэн газар чинь очиж цээлийн усыг цалгиаж цэгийн чулууг ботартал энэ төр гэд бахан цээ гэж явчихдаг тийм үү те. Энд чинь нөгөө нэг хожим одоо утга зохиолын эрдэмтэд бол хожим энийг ингэж бичгтээ яруу найргийн аргаар ингэж дүрсэлж биччихэ. Тухайн үедээ ингээл зэв жанжин ингээд хүлээтэй Тэмүүжний өмнө ингээд гарч ирчээл цээлийн усыг цалигтал цэгийн чулууг яатгаал дөрвөн мөрлөөл ингээд хилээгүй л баах. Гэхдээ хожим энийг яруу найраглаж ингэж хэлсэн гэж ер нь бол судлаач нар бол үздэг. Тэгэхээр Библийн зарим хэсгүүд бол бас яг тэгсэн байх магадлалтай гэж. Тэгэхээр Йонагийн загсны гидсэн дотор тэр ам 50 залбирж байгаа. Юу тэр одоо дөрвөн мөрт холбох, юу тэр шүлэглэх тийм үү тэр шаналл дотроос ойрлж байгаа залбирал байгаа байхгүй юм чинь. Тийм ээ зүгээр загсны гидсэн дотроос хүн зүгээр ингээд хашгирж штэ. Тийм ээ зүгээр тэрийг бол ингээд их тийм гоё уран яруу аргаар одоо Библиэд бичиж үлдээж. Тэгэхээр бид нар бол яг хөө бичигдсэн одоо текстийн одоо утга зохиолын талаас нь бол ямар төрөл жанраар бичигдсэн бэ гэдгийг нэгдүгürt ойлгож байна. Гэхдээ хоёрдугаарт бол бид нар үүний цаана яг ямар үйл явдал болоод байгаа вэ гэдгийг давхар ингэж мэдэрж явах нь аюул чухал байгаа. Тэгэхээр энэ Йонагийн залбирал бол зовлонгийн гүнээс залбирч байгаа залбирал. Энэ Йонагийн залбирал бол орилон. Энэ Йонагийн залбирал бол одоо ам тавихын өмнөх одоо эцсийн одоо тэр найдлага байна уу гэсэн ийм одоо хашгираа байхгүй. Та ч гэсэн амьдралд нэг иймэрхүү байдалд бас орж ирсэн үгүй юу? Үнэхээр нэг юм хэцүү үед тийм ээ. Үнэхээр нэг бие чинь өвдөд. Эсвэл үнэхээр нэг ажил чинь хэцүү. Эсвэл үнэхээр нэг гэр бүлт чинь нэг хэцүү зүйл байгаад. Эсвэл үнэхээр нэг ийм зүйлд үед та үнэхээр нэг юм эцсийн цэг дээрээ толж ирээд нэг бурхан руу хашгирж исэн үе та нарт байсан уу те? Йона яг нэг ийм үед л одоо бурхан руу хашгирж яана л та. Үнэхээр Йона бол одоо ингэж одоо загсны гидсэн дотроос залбирж байгаа. За тэгэхээр энэ залбирлаас өнөөдөр энэ Йонагийн залбирлаас бид нар маш чухал одоо зүйлсүүдийг бол бид нар их олныг сурах боломжтой. Юуны өмнө бурхан хаа сайгүй оршдог бөгөөд загсны гидсэн дотор далайн гүннээс тэр хүний залбирлыг хүртэл бурхан бол сонсох чадaltaй бурхан юм байна гэдгийг бид эндээс харж байна. Яг бол загс өөрөө бурханы бүтээл. Тэгэхээр тэр бүтээлтэй ч гэсэн бурхан хамт байгаа гэдгийг бид эндээс харж байна. Загсны гидсэнд ороод дээр нь далайн орол руу доошоо орчхоор дагаан сонсогдохгүй байгаа юм а гэж те. Дээр гарч ирээд өндөр уулын орой дээр залбирх юм бол илүү бурхан сонсдог юм шиг те. Манай монголчууд юу гэдэг вүлээ тэмээн дээрээс наран ойрхон гэдэг үстэй те. Тэмээ чи их өндөр. Тэгээ тэмээ мордоод тэмээ унаа явахаар нар их ойрхон байгаа юм шиг тухайн үед чи хөдөө өндөр байшин үзээгүй юм нүүдэлчин ард түмэнд бол хамгийн өндөр юм л тэмээ байлаа штэ эн чин тийм ээ. Тэгвэл өнөөдөр хүмүүс чи ингээд уулын орой дээр ингээд гараал одоо нарандаа мөргөнч гэдэг юм уу яадаг юм. Ингээд янз янзын юм сүслэх юмнууд ингээд манай монголчуудад бас их анзаарэгдэж харагдчихэдэг. Христ итгэгчнэр ч гэсэн бас уулын орой дээр гараал залбирах энэ төр тохиолдол байдаг. Жишээ нь би бол ууланд одоо авирах дуртай. Тэгээ уулын орой дээр өндөр уулын орой дээр гараад сайхан салхи агаар амьсгалаад тэндээс эзний нэрийг дуудаад залбирахад ч гэсэн одоо би бол дуртай байдаг. Гоё байдаг. Уулын залбирал. Есүс ч гэсэн уулын орой дээр одоо өндөр газар гараад Есүс шавнараа дагуулж гараад залбирж исэн байдаг. Тэгэхээр өндөр газараас залбирж байгаа залбирлыг ч бурхан сонсдог юм байна. Газрын гүнээс залбирж байгаа залбирлыг ч бурхан сонсдог юм байна.
Уулан дээр гараад залбирахаар тод сонсогддог. Доошоо буугаад билээсэн залбирахаар нэг намдуухан сонсогдоод далаа руу орчингууд бүр баахгүй болчдөг. Бурхан баахгүй. Яагад бол бурхан хаасаагүй байгаа. Та хаанч байсан ямар ч нөхцөл байдлын дотроос залбирахад бурхан таныг сонсдог. За загсны гидсэн дотор орчингууд бас сонсгоо ойлцдог бурхан биш бахна шүү дээ, тийм ээ. Загсны гидсэн дотроос залбирсан ч гэсэн бурхан тэр хүний залбирлыг сонсож байна. Яагаад гэвэл загс ч гэсэн бурханы бүтээл. Энэ орчлын ертөнцийн бүх гүн гүнзгий юмсыг бидний одоо нүд олж үзээгүй юмсыг хүртэл бурхан одоо өөрийнхөө мотраар шагалж уралж бүтээсэн бурхан бол бүтээгч бурхан. Бурхан бол хаа сайгүй оршигч бурхан. Хүмүүс зөвхөн сүмд ирэхээр залбирдаг гэж боддог, тийм үү? Сүмд л бурхан байдаг. Тэгэхээр бурхан залбирахын тулд сүмд л ирэх ёстой гэж ойлгодог. Сүмээс гараа явуучвал бурханаас гараа явчихж байгаа юм шиг ойлгодог. Годомжинд бурхан байх уу? Танай гэрт бурхан байх уу? Таны ажлын газар бурхан байх уу? Өнгөрсөн 7 хоногт Чожо гэдэг нэг найз дүү маань Солонгосоос над руу холбогдсон. Өнгөрсөн 7 хоногийн маань номлолыг сонссон гэд. Одоо Солонгост төр ажил хийж байгаа. Солонгост бүр юм цэвэр усны бүр юм хотын доогуур байдаг бүр цэвэр усны юм хоолой дотор ажиллаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ яг би бүр ингээд нэг юм Яна загсны гидсэнд байхад ямар байсан бол надад яг тэгээ санагдчихсэн чинь та яг тийм номлол хийлээгээд надад ярьжсэн. Тэгэхээр тэр цэвэр усны цооног дотор ч гэсэн бурхан байгаа юу? Байгаа. Яагаад гэвэл бурхан бол бүтээгч бурхан. Бурхан бол ийм махан биеэр оршдог бурхан биш. Бурхан бол ямар нэгэн дөрвөн ханын дотор оршдог бурхан биш. Бурхан бол өөрөө сүнсээр оршигч бурхан. Сүнсээр оршигч бурхан хаасаагүй байдаг, хэний ч залбирлыг сонсдог. Нэгэн удаа Давид хаан бурхан тгий залбирсан байдаг. Би Давидын тухай танаас олон цуврал номлол хийсэн шүү дээ. Давид нэгэн удаа бурхан залбирсан байдаг. Би ийм одоо хуш модон одоо юм гоё ордон өөртөө бариад тэгээ одоо энэ Холливуудын одооч гэл юм орд харшигл хаусанд л одоо Давид амьдарч ижил дээ, тийм ээ. Би одоо ийм хуш модон одоо өргөөнд ингээд заларж хахад бурхны маань сүм зүгээр нэг юм майхан сүм байж байгаа юм. Тэгээ ингээд харьцуулж хараа жоохон санаа зовоод одоо бурхнаар ивэгдэж байгаа би одоо ийм тансаг сайхан орд харшинд амьдраад байхад бурхны маань одоо үг гэрээний авдар бурхны маань тахил өргөдөг тэр сүм нь өөрөө майхан дотор байж идэг. Энэ одоо ёсонд нийцэх үү? Гэхдээ би ч одоо бурхнаар ингэж ивэгцсэн хүн атлаа бурхныхаа сүмийг одоо шинчилж барья. Гэхдээ сэтгэл нь өвдөд тэгэд одоо Давид одоо бурхан залбирсан байдаг. Би танд нэг өргөө босгоё гэж залбирсан байдаг. Та намайг ивэгээч гэж залбирсан. Тэгсэн чинь бурхан иш үзүүлэгчээрээ дамжуулаад Давид хаантай ярьдаг. Юу гэж ярьсан байдаг вэ гэхээр Давида би хүний гараар барьсан байшин дотор орж суухаар тийм жижиг бурхан гэж юу гэж асуусан байдаг. Тэгээ Давид бол одоо бурхнаа өрөвдөд нь штэ чааваас одоо би бол их гоё хаусанд амьдраад байна. Бурхан тэр майханд ингээд зутраад дараад тань майханд нэг бороотой шинэ хонж үлдсэн үгүй юу те. Өвлийн хүүтэн шинэ одоо нөгөө юу хээр хөдөө майхан зааханд хонж үлдсэн үгүй юу нэг зутруул хонондоо. Өвлийн хүүтэн шинэ битгий хэл зуны хүүтэн шинэ майхан дотор хоноход зутруу хондог штэ. Тэгээ Давид нөгөө нэг хүн шигэ бодоод байна л да бурхныг. Яг өөрөөрөө сэтгэж байгаа байхгүй. Өөрөө майханд байгаад өөрийнх нь найз тэр ордонд байсан бол Давид ингээ харьцуулаад хараад өөрөө нэг юм доошоо орцсон юм шиг мэдрэмж авах нь шүү дээ. Тэгэхээр бурхан яг ингэж байгаа юм шиг санагдахгүй өөрт нь яг ингэж байгаа юм шиг санагдаад бурхан минь би танд гоё өргөө барьж өгье. Өөртөө өөрийнхөө ордноос илүү гоё өргөө би танд барьж өгнө гэсэн чинь бурхан тэгмэрсэн дээ. Гэсэн үү? Тэ тэгмэрсэн дээ. Тэ чи одоо л нэг оройроо чи нэг юм орж яана тэ. Ядуу сэтгэлгээд өөрөө авч идэж ууж одоо л нэг чи надад өргөө барих тухай бодож яана да гэл Давидыг одоо бурхан ингэж загинсан уу? Үгүй шүү. Бурхан юу гэж загинсан бэ гэхээр чи ямар цаахан өргөө барьсан тэр надад жижигдэн. Угаасаа би бол бурхан. Би хүний гараар барьсан өргөнд орж суудаг тийм жижиг бурхан биш ээ. Одоо Манусын нөгөө годомчны яриагаар бол би тийм жижиг гаарч биш гэж юм л та одоо тий. Чи намайг яаж тэгж төсөөлж чадчихна гэж. Тий. Тэгсэн чинь Давид бол одоо яг нэгэнд хүн юм болсон хон сэтгэл нь өвдөд байна л та. Тэгсэн чинь бурхан Давидыг сэтгэлийг ойлгоод зүгээр Давидыг тайвшруулж өгч байгаа юм тий. За яг барь. Тэгээ барих гэдэг юм бол барихгүй юу дээ. Тэгээд бариад сэтгэл чи ханах гэдэг бол тэгээ барьчих тий. Тий. Тэгээд яг би бол барьсанд чинь их баярлаад хөөрөөд ах юм байхгүй. Зүгээр чи надад барьж өгсөндөө өөрөө ингээ гоё авах гэдэг бол уу яг би чиний сэтгэлийг бодож чинь чи барьчих уу. Тэгтээ чи барихгүй. Чиний хүү барьнаа гэд. Ингээд Давидыг насварсны дараа түүний хүү Соломон дараагийн хаан аавынхаа цуглуулсан бүх
одоо тэр үн цайтай, үнэтэй үн цэнтэй барилгын материалуудаар алт мөнгө, хөрөл, төмөр, тэр мод юу гэдгийг бид нар бүх цуглуулсан ямаар нь эцгийнхээ одоо амьд ахуй насандаа мөрөөдөжсэн Бурхны сүмийг одоо хүү Соломон нь бол барьж өгсөн байдаг шүү дээ. Тэгээд одоо хин чин Бурхан болвол одоо яг тэр Давидын сэтгэлийг бодож тэр хүний тэр нэг юм хязгаарлагдмал байдалд нь Бурхан тохируулаад за чи тэгвэл наа сүмээ барьдаа л гэж хэлсэн болохоос биш би одоо нэг сүмгүү зутраад ах юм. Та нар одоо нэг гоё өөрсдөө нэг гоё ордонд амьдраад ах юм. Би одоо ингээд нэг байх газаргүй нэг өрдмөр амтан гэд Бурхан бол өөрийгөө хийжээч ингэж бодоагүй. Яагаад гэвэл Бурхан хүний гараар баригдсан ямар ч гоё байшин Бурханд үнэндээ жижигдэн. Та манай энэ Нью-Йорк Presbyterian сүмийн байшин над дээр ирсэн Монголоос ирсэн найзууд маань хараад хөөх ийм том сүм байдгаа л гэдэг. За амьдралдаа анх удаа харж байгаа л одоо том сүм. Одоо үнэлдээ миний хувьд ч гэсэн ийм том сүмийн байшин бас байдгаа л гэж бодож ирсэн те. Одоо Монголын одоо ямар ч соёлын төвөөсөл том байгаа байхгүй юу? Улаанбаатарт байгаа те. Тэгээ ийм том сүм бас байдгаа л гэдэг. Гэтэл ийм том сүмийн байшин чинь Бурхныг одоо багтааж үнэндээ болж чадахгүй шүү дээ. Тэр Бурхан чинь бидний сэтгэлд оршдог байхгүй юу? Бидний амьдралд оршдог байхгүй юу? Би хаана вэ? Тэр Бурхан тэнд байдаг Бурхан байхгүй юу? Би цөлд явбал тэнд Бурхан байгаа. Би тэнгэрт онгоцонд нисээд үүлэн дондор тэнгэрт нисвэл тэнд Бурхан хамт байгаа. Би далайн гүнд шумбавал тэнд Бурхан байгаа. Би газрын доор орсон ч тэнд Бурхан байгаа. Би энэ дэлхийн аль зах хязгаарт очисон ч их л Бурхан тэнд байгаа. Ямар сандал Йона загсны гидсэнд ороход Бурхан тэнд хамт түүний залбирлыг сонсож явах вэ. За ингэж одоо Йона бол Бурханд хандан залбирчээ. За тэгээд Йона хэлж дээ те зовлон шаналнгийн дундаас эзнийг дуутахад тэр надад хариуллаа гэж хэлж байна. За тэгэхээр нөгөө үндсэндээ нөгөө загсны гидсэн дотор байгаа зовлонгол хэлж байна л да. Зовлон шаналнгийн дундаас би дуутахад эзэн намайг сонслоо гэж хэлж байна. За тэгвэл өнөөдөр бид амьдралдаа хэдийгээр загсны гидсэнд ороогүй ч гэсэн аливаа зовлон шаналнгийн дундаас Бурхныг дуутах юм бол тэр биднийг сонсдог байх нь шүү. Та ямар ч нөхцөл байдалд орсон түүнд залбирахтаа тэр намайг сонсондоо гэж итгээд залбирах ёстой шүү. Яг тэгвэл Йонагийн зовлон шаналн дотроос түүний залбирлыг сонссон Бурхан таны зовлон шаналл дотор таны залбирлыг бас сонсдог юм аа. Цааш нь үргэлжлүүлээд үхэгсдийн орны хэвлийгээс тусламж гуйн хашгирахад та дууг минь сонслоо. Үхэгсдийн орны хэвлий гэж яг юу байна? Үхэгсдийн орн хаана вэ? Тэгээ тэрний хэвлийн яг тэрнийхээ аяг хаана нэдгийг ийм дүрсэл ашиглаж ярьж байна тийм ээ. Энэ бол яг загсны гидсэнд байгаагаа л хэлсэн баг. Яг үхэх гэж байгаагаа л хэлж байгаа баг. Яг үхэх гэж байгаагаа юу гэж хэлж байна гэхээр үхэгсдийн орны хэвлий дотор өөрийгөө байна гэж дүрсэлж хэлж байна л та тийм ээ. Тэрнээс үхэгсдийн орн гэж тусдаа одоо нэг нүдэнд харагдахаар нэг хаант улсын дэлхий дээр байхгүй. Тэрний хэвлийн гээд нэг хэсэг газар байхгүй. Энэ бол дүрслэл ашиглаж ярьж байна тийм ээ. Яг өөрийгөө үхэх гэж байгаа. Тийм ээ. Тэр загсны гидсэн дотор яг үхэх гэж байгаа үхлийн ирмэг дээр те ирцэн байна гэдгийг л дүрслэл ашиглаж одоо Йона хэлж байна. Та намайг гүн рүү далайн зүрхэнд хайсанд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион их давлгаа дээгүүр минь өнгөрсөн. Нөгөө далаа руу шидэгдсэн. Тэгээ шидэгдээд ингээд живж явахдаа бодож шít те. За Бурхан энийг хийж जैन да. Бурхан тэр далайн шуургыг авуулсан. Тэгээд Йона үннээ хэлсэн. Тэр усан онгоцон дээр байгаа хүмүүс Йоныг барьж байгаа далаа руу хайсан. Ингээд Йона далаа дотор живж байна. Усны урсгал дээгүүр нь гарлаа. Их долгион намайг нөмрлөө. Энэ бүгдийг Бурхан хийж байгаа гэж. Йона бол тэгж харж байгаа. За ингээд живж байгаа тухайгаа ярьж байна. Цааш нь үргэлжлүүлээд би мэлминээс тань зайлуулагцсан ч ариун сүмийг тань дахин үзгсэн гэж би хэлвэ гэж. За ингээд Бурханы мэлминээс далд орд юм байжээ гэж. За ингээд станаар нөгөө манай монголчуудын ярьдаг нэг газрын гаваар орж алга болдгийм байжээ гэдэг шиг тийм ээ. Ингээд би Бурханы мэлминээс ингэж одоо үзэгдэхгүй харагдахгүй байж. Ингээд би гэдэг хүний амьдрал ингээд дуустдгийм байжээ л гэж Йона бодохдоо Бурханыхаа ариун сүмийг би дахиад нэг удаа үзгсэн гэж хүссэн байна шүү дээ. Мөн ч хол байна да, мөн ч өдий байна да тэр загсны хотоодын дотроос яаж тэр загсны хотоодоос гарлаа гэхэд тэр далааг яаж сэлж гатлаад тэгээ нутгаа хаана байгаа тэр зүг чигийг яаж олж очоод тэгээ Иерусалим хотод эргэж очоод тэр ариун сүмийг очиж үзнэ гэдэг бол Йонагийн хувьд бол биелэшгүй мөрөөдөл багхгүй юу? Биелэшгүй мөрөөдөл. Тэгэхээр яг тэр загсны хотоодын дотор ингээд үхэж хөвтж явахтаа хэлж яана л да тий. Тэр Бурханы ариун сүмийг дахиад амьдралдаа би нэг хардагч болоосаа. Биелэшгүй мөрөөдж яана л да. Одоо үхлийнхаа ирмэг дээр ирсэн хүн биелэшгүй мөрөөдж яана л да.
Та өөртөө заримдаа ингэж бодож исэн үе байсан уу? За яста хол хөвтнэ. Яста биелшгүй мөрөөдөл бахтаа. Яста амжих уу? Амжихгүй те. Заримдаа бид өөр хүмүүсийг ч гэсэн ингэж юм ярьж байгааг нь харахаар яг тэгж харагдаач гэ дотроо яг шоолоо сууж яадаг те. Чи бит хоёрын тэгээд те нөгөө гахаан дээр очиж хялгасгуугаад хялгасаар нь дээс томоод найзгаа авардаг нэг үлгэр байгаад байдаг шүү дээ те. Завхаа гахаанаас очоод хялгасгуусан чи гахаа юу гэдэг вүлээ тэрнээс очоод надад сүү аваад иргээд нөгөө үнэнээс нь сүү авах гээд очисон чинь тэрнээс очоод бяслаг аваад иргээд бяслагаа авах гээд очисон чинь хулган нь надад тэгвэл надад ийм юм аваад иргээд нэг баах юм дамжаа явдаг нэг үлгэр байдагтай адилхан. Йонагийн хувьд бол тэр загсны хотоодын дотроос Ерүсалим хотын төвд байгаа сүмийн үүдэн дээр очиод зогсож гин гэж мөрөөдвөө гэж яста. Та амьдралд ийм байдалд орж үзсэн үү? Бас бусдыг ингэж басамжилж үзсэн үү? Тэгэхдээ Бурхны хувьд боломжгүй юм гэж байхгүй шүү дээ. Та өөрийнхөө амьдралд байгаа зөв нөхцөл байдлыг харахтаа ямар ч боломжгүй гэж харж байгаа бол та хэн нэгний амьдралыг харахтаа ямар ч боломжгүй гэж басамжилж байгаа бол та Бурхан юу хийж чадахыг ер нь нэг л мэдэхгүй л байна да. Бурхан бол агуу шүү дээ. Тэгээ Йона бол үзэгсэн гэл одоо эцсийн хүслэл хүсэж байна л да. Цаашаа уншия. Ус намайг аминд минь хүртэл хүрээлж оёоргүй гүн намайг нөмөрч толгоог минь замаг ороолоо. За би өнгөрсөн 7 хоног хэлээгүй нэг замганд орооцолцсон нөхрөл далайн эрэг дээр гарч ирж исэн байх та гэсэн яг л тийм байгаас толгоог нь хүртэл ингээд замаг орооцсон хүүхд ихэс төрхтөө хүүн юу лээ хүзүүг нь орооцсон төрдөг гэдэгтэй адилхан нөгөө нэг ингээд замганд ороогдсон тий Йона бол ингээд замагтаа хойлолдоод ингээд тэр загсны хотоодын дотор явж байна. Тэгээд хэлж чинь цааш нь 6 дугаар ишлэл дээрээс хэлж чинь уулсын уг руу би уруудав үүд хөндлөн үүрт хаалттай тэр газар руу би уруудлаа живж штэ живж байгаагаа л хэлж чинь. Гэхдээ амар гоё хэлж байгаа биз. Яруу найргийн аргаар хэлж штэ. Үүд хөндлөн үүрт хаалттай тэр газар руу би уруудлаа гэдэг чинь хүн хизээч очиж үзээгүй тэр далайн ёроол руу живж байгаагаа хэлж байгаа аахгүй энэ хүн чинь. Тэрнээс тэнд нэг үүд байгаа л нэг хөндлөн мод байгаа л ийм юм байгаагүй. Энэ бол зүгээр одоо зүүрлэл дүрслэл тийм ээ. За гисэн ч эзэн бурхан минь амийг минь та нүхнээс гаргалаа. Ухаан балартах үедээ эзнийг би сансан залбирал минь танд ариун сүмд тань хүрлээ. Ухаан баларцал байгаа байхгүй бас. Орж гараал нэг шидчихсэн санджаа. За тэгэл нэг живж байгаа санджаасан. Тэгэл нэг сэрээл ингэсэн нэг том юм ирээл залгижсэн шиг санджаа. Нэг сэрсэн харахгүй битүү юм дотор байсан. Яаж ч амьсгалаад байгаа ингээл ухаан балартаал бичсэн. Тэгж явахдаа Йона яасан гэхээр эзэнт залбирсан. Гэтэл бурхан түүний залбирлыг сонссон байна шүү дээ. Цааш нь үргэлжлүүлээд 8 дугаар ишлэгийг уншия. Хоосон шүтээнүүдийг хүндлэгчид итгэмжит байдлаа умартдаг бол талархлын дуугаар танд тахил өргөн би, тангараг юугаа, биелүүлэн би, аврал эзнээс ирдэг гэж хэлээд Йонагийн залбирал дуусч байна л та. Тэгэхээр Йона гоё хэлж байна те. Хиймэл шүтэн зөвөр нөгөө мод чулуугаар хийсэн бурханд мөрөгдөг хүмүүс бол яг итгэмжгүй байдаг. Яг л бурхан зөвөр хүний гарын бүтээл юм чи. Миний бурхан бол намайг бүтээсэн эзэн юм чи. Тийм болохоор би бурхандаа яг талархлын дуугаар тахил өргөнө гэж хэлж байна. Айгуу гоё юм хэлж шít. Бид өнөөдөр ингээд бид бүтэн сайдар энд ирээл ингээд магтан дуулаад байна те. Таны дуу чинь бурхан тахил өргөж байгаа явдал юм байгаа шít уулна. Тэ. Тэгэхээр би та нарыг ер нь юм сайн дуулж байгаараа гэж хэлэх гээд байхгүй юу? Та ирчээд ингээд дуулахгүй ингээд зогсоол байна гэдэг чинь тэр нэг төгөлдөр бурхнаа магтаал би нэг төгөлдөр өөрхөн бурхныг яаж магтж байгааг ингээд нэг харах гээд ирсэн юм шиг ингээд зогсож байгаа. Та бол өөрөө бол тахил өргөхгүй байна л гэсэн үг. Яг го тахил өргөж байгаа намайг бол сайн харж байна те. За яг тэгээ харж байгаа тэгээ явандаа адилхан өргөдөг болох байлгүй дээ. Эхний ээлжинд дуугаа зогсох бас 6 сарын байна те. Дараагийн 6 сар нэг энүүхэндээ дуулдаг үе бас ирнэ. Тэрний дараагийн 6 сар бол одоо чанга дуулах үе рүүгээ бас орж байгаа шүү дээ. Манай Нью-Йорк Монгол чуулган чинь жилийн өмнө ирээл энд дуулахад миний өөрийн дуу чихэн тандаал энд Баярмаагийн дуу чихэн тандаал араас манай хүний дуул чихэн тандаал бусдын дуулаад байгаа мó дуулахгүй байгаа мó ингээ харахаар баахан үг уншаад зүгээр дуулахгүй зогсож байгаа хүмүүс харагддаг байсан. Одоо манайхан чи их дууга гоё дуулдаг болсон. Энэ бол та бурхныг магтж байна гэдэг чинь та бурханд тахил өргөж байна гэсэн үг байхгүй юу? Энэ чинь өөрөө сүнслэг тахил болж бурханд очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр та зөвхөн сүмд ирэхээр дуулдаг юм биш үү? Загсны гидсэнд багтааш дуулж болох нь шүү дээ. Загсны гидсэнд багтааш талархлын дуунуудыг өргөж болох нь шүү дээ.
хин Йона загсны гидсэн дотроос талархсан байгаа ч тийм. Тэгэхээр амьдралын ямар ч үед хүн талархаж болдог байх нь байна. Мөн үү? Би заримдаа энэ Нью-Йоркийн метронд явж байхдаа би одоо хаана ирчээд энэ сонин газрын гаваар ингээ явж идэв те. Заримдаа Нью-Йоркийн метро гэдэг бол надад ерөөсөө энэ хорвоогийн мугар юм шиг санагддаг заримдаа. Тэгээд ийм олон хар шар сонин хүмүүс орж ирээд ерөөсөө тасахгүй. Нөгөө Монголд одоо 40 хэдэн нас хүртлээр бараг 50 шахам нас хүртлээр Монголд амьдарсан хүн чинь гадаад хүмүүсийн донд амьдарч сураагүй хүн чинь дандаа монголчуудын донд амьдраад сурсан хүн чинь олон гадаад хүн харахаар идэр одоо яг хүн мөнөөч гэж бодогдох шиг би юу н яг хаана байна аач гэж бодогдох шиг тэгж бодогдож байгаа үе зөндөө. Тэгээд тэр Нью-Йоркийн метро чинь агуу алдартай метро мөртлөө бас аюун шигт метро шүү дээ. Манай Нью-Йоркийн метро чинь Сөүл нөгөө Токиогийн метротой зөөрлүүлэх юм бол Сөүлийн метро Токиогийн метро бол хажууд нь орд харш. Манай Нью-Йоркийн метро бол зүгээр л домог. Тэгэхээр домог гэж хэлчихье зүгээр. Тэгээ өөр үгээр одоо хэлээд яах вэ зүгээр. Тэнд бол та бүх юмыг харах боломжтой тий. Жинхэнэ одоо газар доорх амьдрал ямар байдгийг харах боломжтой. Тэгээ би тэр сонин үнрийг үнэртэй. Тэр одоо ингээд янз янзын мэдрэмжүүдийг аваа явж байхдаа бурхан минь ээ. Та намайг ийш нэглээс та надтай хамт байгаа үстэй л гэж би заримдаа дотроо залбирч явдаг. Тэгээд хашаад ханаа наалаад нүдэн ханаа залбираад явдаг. Тэгээд тэрэн шиг бурхантайгаа уулздаг бас сайхан цаг бас байхгүй юу. Тэ яг бурхан тэнд намайг сонсч тэнд бурхан надад итгэл найдвар урам зориг бас үргэлж өгчээдэг гэж би бас боддог. Тэгвэл Нью-Йоркийн метро Йонагийн загсны гидс хоёрыг харьцуулбал одоо хэн арай дээгүүр байна да тий. Би бол одоо хамаагүй нөхцөл дээгүүр амьдраад байна шүү дээ одоо тий. Тэгэхээр талархах хэрэгтэй энэ чинь. Йона загсны гидсэнд орчоод талархаад тахад би одоо Йоногоос 3 дахин илүү талархахгүй бол одоо ямар хэрэг байсан юм. Бурханд итгэж хүн гэж яваад ямар хэрэг байсан юм чинь. Тийм биз дээ. Талархаж чинь. Тэгээ Йона эцэст нь юу гэж юм гэхээр аврал эзнээс ирдэг гэвэ гэж хэлсэн. За ингээд төгсгөлийн 10 дугаар ишлэл, 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. Эзэн загсан тушаасанд тэрээр Йонаг хуурай газар бөөлжин гаргаваа. Яг далайн эрэг, нэг далайн эрэг дээр ирээд нэг юм хайрхтсан халимнууд та нар харж ирсэн үү? Нэг юм Японы далайн малаа энд тентгийн далайн эрэг дээр нэг мэдээцтэйгэр гардаг штэ. Нэг учиргүй хуурай газар ингээ гараад ирэх юм хаашаа юм зүгээр юу штэ тэр чинь ингээ далайн төрлөг мөрлөгөнд ингээд нэг түрэгдээд ингээд нэг янз янзын шалтгаанаар ингээд нэг далайн эрэг дээр ингээд нэг юм хаягдцсан нэг гүйхүү усанд эргээ орох гээд орж чаддаггүй нэг ийм байдалтай. Нэг иймэрхүү байдалтай нэг далайн эрэг рүү дөхсхийгээл үндсэндээ огоол Йона гаргасан л байгаад байна л да. Тэрнээс ингээд хуяг хуурай газар гарч ирсэн хоо гэдээ гаргаж ийн гэж байхгүй шүү дээ. Мэдээж тийм баахгүй. Тэгэхээр жоохон амьдралтаа бодох хэрэгтэй хэдүүлээ. Энэ юу чин Библи чинь болохоор ямар ч юм уран сайхны юу оруулахгүйгээр зүгээр хилчиж байгаа байхгүй юу? Зүгээр хилчиж байгаа. Босын ямиг зүгээр тийм болов гэж хилчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бол яг өөрсдийнхөө амьдрал дээр яг иймэрхүү юм чи ингэж болдог шүү дээ гэж бас нэг ингэж төсөөлж ойлгох нь айгуу Библийг зөв ойлгоход бас их тустай байдаг. Тий. Тэгэд одоо тэр загс бол Йонаг бол бөөлж гарсан ба дараагийн слайд гараа. За ингээд Йонагийн залбирлыг бурхан сонссон. Йонагийн залбиралд бурхан хариулсан. За ингээ Йона бол загсны гидснээс гарч ирсэн. Нэг талаар бурхан Йонагийн залбирлыг хариулсан. А нөгөө талаар энэ бол угаасаач бурханы төлөвлөгөө байсан. Угаасаа л тэр загсаар дамжуулаад бурхан Йонаг бол өхүүлэхгүйгээр тэр юу Нинвед аваачих нь бол бурханы хүсэл байсан. Тэгэхээр би энэ Йонагийн загсны гидсэн залбирсан энэ залбирал энэ үйл явдлаас дараах нэг 3 чухал сургамжийг авч байгаа маа. Тэгээ энэ сургамжаа бас өнөөдөр та нарт бас номлолынхон одоо төгсгөлд нь би та нарт бас товчхон дурдъя гэж бодож байна. Нэгдүгürt бурхан хамгаалж авардаг бурхан юм байна. Тэр живж байгаа Йонаг загсны гидс бол тухайн үед аврал юм шиг санагдаагүй л баг Йонад бол. Энэ бол бурханы аврал байсан. Хэдий тэр загсны гидсэн дотор нөхцөл хэцүү байсан ч гэсэн Йона яг үхэх гэж байгаа юм шиг санагдажсэн ч гэсэн энэ загс нь түүнийг ингээд Нинве хот руу буцааж хүргэж өгч байгаа гэж Йона бол мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр мэдэхгүй байгаа хүний хувьд бол Йона загсан залгууллаа, далаараа орлоо, дээр нь загсан залгууллаа. За ингээд үхтийн байж л гэж бодож байгаа. Гэтэл бурхан бол түүнийг бол яаж ийм гэхээр загсаар дамжуулж ингэж авч яваад аваачаад одоо тэр далаагаас чи харин ч аварж байгаа байхгүй юу? Авраад гаргаж байна. Ингэж тэр процесс явж байхад бол Йона бол ингэж мэдэхгүй байгаа шүү дээ. Бурхан намайг аврахын тулд загс явууллаа да.
Загсаар дамжуулаад намайг энэ далаагаас аварчлаа даа гэж бол бодог байгаа. А болоод өнгөрсний дараа аварсан юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу Яна. Яг үүнтэй адилхан яг амьдралд ингээд тухайн үйл явдлыг өрнөж яхад бурхан юу хийгээд байгааг бид юусоо ойлгодоггүй. Гэхдээ болоод өнгөрсний дараа бурхан намайг яг тэрнээс ингэж аварсан юм байна шүү дээ гэж. Тухайн үедээ тэр нэг бурхан намайг авраагүй юм шиг би ингээ амар зовлонтой ийм амьдралын замыг ингээ туулаад гарч байгаа юм шиг тухайн үедээ санагддаг. Боловч тэр үеийг даваад туусны дараа тэгснэн ч онжтэй. Тэгснээрээ би тэнд байгаагүй юм байна. Тэр нэг айхтар юм үйл явдал болсон газар би тэнд байгаагүй юм байна. Одоо юу гэдэг машинтайгаа төгжирсэн байж болно. Тэр нэг төгжирж байгаа тэр хүн зовлон байгаад байгаа байхгүй юу? Гэтэл төгжирснээрээ тэр хүн амин аврагдсан байж болно. Хэрвээ төгжрөөгүй давхцсан байсан бол тэр хүн 2 км-ийн өмнө очиод тэр аваарын дунд ороод ингээд хоёр талаасаа машинд одоо ингээд мөргүүлэх боломж байсан ч юм билүү. Тэгэхээр тухайн үедээ тэр хүнд ийм зовлон юм шиг мөртлөө энэ нь үнэндээ бурхны хамгаалалт аврал байсан. Тэгэхээр өнөөдөр өөрийнхөө зовлон танд амьдралд чинь байгаа ямар нэгэн бэрхшээл байгаа бол талархаарай. Бурхан таныг аварж байгаа. Бурхан таныг удирдах байгаа. Йона бол тэр загсны гидсэн залгуулаад бүр ингээд доошоо ингээд бурхнаас зугатаасан. Дээр нь далар хаягдсан. Дээр нь загсан залгуулсан. За ингээд дуслаа л гэж бодож байгаа шүү дээ. Йона бол бүр ингээд одоо миний бүр амь гарах аврагдах одоо шанс бол одоо ингээд ерөөсөө бүр ингээд 0 боллоо. Бүр одоо би бол ингээд дуустдаг юм байж л гэж Йона бол тэгж бодож байгаа. Гэтэл тэр чинь бурхны авралын зам байгаа байхгүй. Тэгэхээр бид бас яг амьдрал заримдаа за ингээд дуустдаг юм байж, ингээд бүх юм болохоо болдго юм байж гэж бодож итэл тэр дотор бурхан ажиллаа хийж идэг юм шүү. Хоёрдугаарт бурхны удирдамж. Бурхан Йонаг тэр загсаар дамжуулаад буцаагаад Нинве рүү удирдах чинь. Бид нар өнгөрсөн 7 өнөختөр газрын зураг дээрээс харахтаа Йона эсрэг зүгт явсан. Тэгвэл бурхан буцаагаад зөв зам руу удирдах чинь. Тийм ээ? Тэгэхээр загсны гидсэн дотор ингээд залгиулж байгаа нь Йона зовлон боловч нөгөө талаар бурхан түүнийг байх ёстой газар руу авч явж байгаа. Удирдах байгаа. Тэгэхээр загсны гидс гэдэг бол Йонагийн хувьд удирдамж байсан. Удирдамж байсан. Энэ бол удирдамж бурхны чиглүүлэг байсан. Өнөөдөр та ингээд ажил дээрээ, амьдрал дээрээ, бизнес дээрээ, гэр бүл дээрээ юм харилцааны хувьд, эрүүл мэндийн хувьд, санхүүгийн хувьд янз янзын юм хэцүү юм процессор та явж иж болно. Бурхан таныг удирдах гэдэг юм шүү. Бурхан таныг чиглүүлж идэг юм шүү. За 3 дугаарт энэ бол Йонад өгсөн асар том сургамж байсан. За 1-дүгüрт нь хамгаалалт байлаа, 2-дүгüрт нь удирдамж байлаа, 3-дүгüрт нь энэ бол Йонад өгсөн асар том сургамж байсан. Бурханаас асар том сургамж байсан. Бурхны үгэнд хүн ер нь доолгортой байх ёстой байна. Хүн ер нь бурхнаа эмээ хүндлэх ёстой байна. Хүн ингэж бурхны эсрэг ер нь ингэж тэрсэлж болохгүй юм байна гэдгийг Йона бол энэ одоо загсны хотоодор дамжуулан голдоо хүртэл ойлгосон. Та бурхан нэг алганы амт өгвөл бас л хүчтэй өгдөг. Гэдгийг бол Йона эндээс бол маш том сурж байгаа. Бурхны сахилгажуулалт, бурхны сурганаар одоо Йона өөрөө орж ийн л та. Тэгээ Йона бол эндээс бол юу сурж ийн гэхээр одоо дисциплин буюу сахилгажуулалтыг бурхнаас авч ийн те. Одоо эцэг эхчүүд үр хүүхдээ сахилгажуулдаг штэ. Тэгвэл бурхан бас өөрийнхөө дуулуургүй хөвгүүнийг бас сахилгажуулж ийн л та. Тэгээд 1-р Петр номноос үзэх юм бол бурхан хайрладаг хүүгээ сахилгажуулдаг юм аа. Бусдын хүртсэн сахилгыг чи хүртээгүй явж байгаа бол чи хүүхэд нь мөн үү яг? Бутаж юм биш вэз гэж байгаа бүр өгөөдөж асууж байгаа. Тэгэхээр бурхан таныг сахилгажуулж байгаа бол битгий бурханд гомдол. Зүгээр л бурханд таларх. Өвдөлттэй байсан ч бурханд таларх. Хэцүү үеийн дондор явж исэн ч бурханд таларх. Яг бол бурхан танд хайртай учраас хожим тамд онохын оронд энэ амьдрал дээр чинь нэг жоохон сурганаар л оруулж штэ. Тэгэхээр хожим тамд мөнхөд унсан дээрүү энэ амьдралдаа жоохон бэрхийг үзээд туулаад даваад гарцсан дээрүү. Аль нь дээрүү? Тийм ээ? Энэ нэг удаа бурхнаас ингээд зэмлэл аваад нэг удаа бурхнаараа сахилгажуулагдаад юм сураад төлөвшөөд өсөөд жинхэнэ одоо бурхны хүн болоод цаашаа явахын дээрүү эсвэл дураараа дүргэж явсараад хожим тамд унаад нэг мөр зовсон дээрүү. Энэ хоёрын аль нэгийг сонгох гэвэл мэдээж та бол ухаантай хүн төр зургийн зовлонг нь л сонгох байх. Таныг жинхэнэ хүн болгож хурцлах тэр амьдралын бэрхшээлийг л та сонгох байх. Бурхан ингэж л биднийг бэлтгэж, ингэж л биднийг хүн болгож идэг. Тэгэхээр Йонагийн хувьд бол энэ авраг загсны гидсэнд байсан нь бол 3 утгатай. 1-дүгüрт энэ бол бурхны хамгаалалт байсан. Нэг талаар бурхан ингээд түүнийг далаа руу хаяалаад загсны гидсэнд хийгээл ингээд шийдгээд байгаа юм шиг. Гэтэ цаагаараа бурхан хамгаалаад байна шүү дээ Йонаг. 2-дүгüрт энэ бол бурхны удирдамж.
Йона бол бурхан удирдах гэж бол мэдэхгүй байсан. За далаа руу хаягдлаа, загсны гидсэнд орлоо. Ингээд миний амьдрал дууслаа гэж бодож байтал бурхан түүнийг удирдах гэсэн. Энийг дараа нь Йона ойлгосон. Яг үүнтэй адилхан амьдралд ингээд дараа нь эргэж хараад ойлгодог юм айгүй олон байдаг. Тухайн үедээ бид юусоо ойлгоогүй туулаад өнгөрснийхаа дараа гомдлол өглөөл ингээл гомдол тавиал гоншигноол бид нар ингээл туулаад өнгөрсний дараа тэр нь ч баг зүг болж дээ. Тэгжиж би ийм хүн болж хорслогдож би тэгжиж би ийм хүн болж өөрчлөгдөжтэй гэж бид нар өөрсөндөө дүгнэж бурхныгаа магтдаг шүү дээ, тийм ээ. Шийтгэхэд байгаа юм шиг мөртлөө энэ нь бурхан түүнийг удирдах байгаа үйл явдал байсан. 3 дугаарт нь шийтгэхэд байгаа юм шиг мөртлөө энэ нь мөнхийн шийтгэл биш төр зургийн сургамж байсан. 3 дугаарт нь тийм ээ. Загсны гидс бол Йонагийн хувьд бол том сургамж байсан. Тэгэхээр мөнхийн шийтгэл биш төр зургийн сургамж. Тэгэхээр бурхан өөрийнхөө хөвгүүдэд, огтуудад энэ амьдрал дээр нь төр зургийн сургамж бас өгдөг юм аа. Тийм болохоор амьдралд чинь ямар нэгэн хэцүү зүйл ирэх юм бол тэр бурхан чи хаана байна? Би залбираад байсан сонсохгүй л хэлээ. Хинийх нь амьдрал нь сайхан болоод миний амьдрал яхаараа ийм байгаад идэв гэж битий гэж гомдол. Энэ бол одоо балчир хүүхдийн гомдлол юм. Энэ бол одоо уучраа мэдхгүй хүний гоншигноо юм. Харин итгэлээр өссөн, төлөвшсөн нэгэн бол ямар ч амьдралын хүнд нөхцөл байдалд ямар ч авраг загсны гидсэнд байсан Йона шиг талархаж чаддаг. Залбирч чаддаг. Эзэн бурхандаа итгэж чаддаг юм аа. За нөгөө загсны хотоодын дотроос таны ариун сүмийг нэг үзэгсэн гэж хэлжсэн нөгөө үг одоо биелсэн. Йона загсны гидснээс гарсан Нинвед очиод номлосон. Номлосныхаа дараа Йона нутаг руугаа ботсон байдаг. Ингээд Йона бол бурхны сүмийг бол үтсэн л байж таараа. Би бол тэгж итгэж байна. Загсны гидсэн дотроос бурхны ариун сүмийг үзнэ гэдэг мөрөөдөл бол нэрээ. За чи амжихуул. Та яг хөө тэг мөрөөдж байгаа нь хөрх юм дөө. Тэг хөөрх тэгээ мөрөөдөд өөрөө өөртөө тэг мөрөөдөд явж л гэхэд бид заримдаа нэг мөрөөдлөө яриад байгаа хүмүүсийг хараад нэг тэгж боддог штэ дотроо. Энэ үетэй хоёрын тэгинч гэж юу аах вэ? Гэтэл Йона тэрэндээ хүрсэн. Бурхан түүнийг ивээсэн. Тэгээ одоо би танаас ярьж л үгүй юу энэ Перу, энэ Өмнөд Америкийн Перу улсад маа нэг найз эмэгтэй тэнд Перу хүнтэй суудсан. Тэнд итгэгч хүнтэй өөрөө итгэгч хүнтэй суугаад одоо сайхан амьдарч байна. Тогт хоёр гэдэг багхгүй юу? Тогт хоёр битээр 10 хэдэн жилийн өмнө дэлхийн зүйн хамт ажиллаж байсан. Тэгээ бид нар нэг удаа багаараа суугаад би багийн ахлагч. Тэгээ багаараа суугаад ингээд бид нар бие биенийхээ төлөө залбирч өгөхдөө хин ямар дуудлагатай, хин ямар мөрөөдөлтөйг ингээ ярихгүй юу? Тэгсэн чинь тоогийн би Перу явна гэж ярьдгийг. Юу юм Перу те? Яасан Перу те? Монгол хүнд одоо Перу юу вэ одоо? Би юус надад бол амар тэгээ чи яагаад Перу гэж байгаа юм шиг? Яагаад би Испани хэл сурсан. Перу улс бол Испаниар ярьдаг. Би Перу улсад очиж амьдрна. Би Перу улс руу илгээлтийн эзэн мишонер болж би явна гэж ярьж хахад нь би дотроо гоё юм аа гэж бодсоор дотроо бол үнэндээ бол би шоолж ирсэн. Та монгол хүн Перуд очиод одоо юу хийх вэ? Одоо тэгээд Перу гэдэг нь чи юу вэ? Одоо нэг өөр нэг жоохон том улс ярил да. Бразил, Аргентин юу ч байдгийг одоо Өмнөд Америкийн нэг жоохон олонд алдартай улс ч юм уу. Перу юу ч мэдхгүй газар юу гэд ингээд бодож исэн. Тэгсэн чи хэдэн жилийн дараа би тоогийг Перуд очсон байгааг хараад фэйсбүүкээр хараад би гайхаад хөөе тоогийн чи Перуд байгаа юм гэж тийм чи юу хийж байгаа наа гэж би энд англи хэл зааж байгаа гэсэн. Англи хэлтэй өгөхтэйс аахгүй тэгээ испани хэл. Тэгээ англи хэл зааж байгаа. Тэр чи удалгүй одоо нэг итгэгч Перу залуутаа суугаад одоо Улаанбаатараар бол одоо тэрэлцэг сайхан газар нь амьдарч байгаа гинэ. Аж төрийн амьдран сууж байгаа гинэ. Тэгээ би тоогоос би уушлахгүйгээд би хэлж ирсэн. Тооги би чамайг олон жилийн өмнө анх Перу явна гэж ярих чинь яг үнэндээ бол би дотроо бол үнэхээр инээд алдчихсан юм аа. Тэг бурхан тэгээд өөрхөн дуудсан хүнийг өгөх хүндээ өгөх юм өгдөг юм байна гэж би тоогид хэлчихсэн. Тэгээ тооги тэр энд ирсний дараа бас нэг удаа уцаар ярьсан л та. Тэ. Өөргөө бурхан бол хийдэг юм байна гэж би эндээс харсан. Тэгэхээр Йонагийн хувьд бол ариун сүмийн чи үүдэнд нэг зогсгосон. Энэ яваа насандаа гэж штэ. Загсны хотоодонд орчин байгаа хүн штэ одоо. Амжих уу? Яагаад ч амжихгүй. Бурхан босгох хүнээ босгоод аваачдаг. За тэгэхээр энэ бүгдийн дунд залбирал ямар чухал юм бэ гэдгийг өнөөдөр бид Йонагийн залбирлаас хамтдаа суралцлаа. Амьдралын ямар ч үед бид бурхан талархаж залбирч амьдрах нь чухал юм байна. Тийм ээ? Бид бурханд хандаа залбираад явж хахад бурхан биднийг Йонаг хамгаалж исэн шиг хамгаалдаг юм байна. Бид залбираад явж хахад бурхан Йонаг удирдах исэн шиг удирдах идэг юм байна. Бид
залбираад эзнийгээ дагж хахад Бурхан биднийг сургамжилж, биднийг улам илүү өсгөж, биднийг улам илүү хүчрхэгжүүлж байдгийн байна гэдгийг бид хамтдаа сурлаа. Энэ бол Йонагийн залбирал байлаа. Хамт залбирцгаая. Агуу гайхамшгуудыг нүдний өмнө элтэд үлдэгч гайхамшигтай Бурхан минь тандаа баярлалаа. Йонагийн амьдрал үйлчлэл бидэнд асар их сургамжийг таны хүү аврагч эзэн Есүсийн дотор өгч байгаад тандаа талархаж байна. Эзэн минь бид Йона шиг ямар ч үед танд хандан залбирдаг, таны үгэнд итгэн найддаг байхад минь туслаарай. Эзэн бид үглэн дуулж, гоншигнон гомдолдог нэг юм биш. Харин танийгаа магтаж, талархаж, танд алдрыг өргөдөг нэгэн байхад туслаарай. Та Йонаг хамгаалсан, та Йонаг удирдсан, та Йонаг сургамжилсан шиг бид бүгдийг удирдаарай, биднийг хамгаалаарай, биднийг сургаж бас өсгөөрэй гэж танаас залбирч байна. Йонагаар дамжуулан та өөрийнхөө агуу хаанчлалыг Нинвечүүдийн донд хүртэл та бий болгосон лугаа адил авралт хүргэх мөн хамийн гимшлийг та Йонагаар дамжуулан өгч байсан шиг өнөөдөр Есүс Христээр дамжуулан бидний амьдрал, бидний үйлчлэл, бидний замналаар дамжуулан та энэ хорвоо бидний эргэн тойронд байгаа энэ Нинвечүүдийг, энэ Нинве шиг энэ Нью-Йоркийнхныг, энд байгаа монголчуудыг маань таны үнэн гимшил рүү, үнэн мэдлэг рүү, үнэн итгэл рүү та авчраач хэмээн залбирanгуйж байна. Та Йонаг загсаар дамжуулан, ус онгоцоор дамжуулан Нинве рүү удирдсан. Тэгвэл та энд сууж байгаа хүн болгоныг удирдан энэ их хот Нью-Йоркод авчирсан. Эзэн минь энэ газар биднийг ирүүлсэн шалтгаан тань үнэхээр агуу гэж бид итгэж байна. Эзэн минь бид энд зөвхөн мөнгө олохын тулд ирнэ гэж бодоод зориод ирсэн. Харин таны зориг төлөвлөгөө бол бидний бодсноос илүү агуу байсан. Тэр агуу зориг төлөвлөгөөндөө манай Нью-Йорк Монгол чуулганыг та босгож хэрэглээч гэж гуйж байна. Биднийг адислан таалаач гэж танаас залбирч байна. Та бидэнтэй хамт байгаач гэж танаас гуйж байна. Хэдий зөрүүдлээд явж исэн ч гэсэн Йонатай хамт тэр ус онгоцон дээр байсан хүмүүс бүгд таны алдрыг олж хараад бүгдээрээ Йонагийн бурхныг итгэн мөргөж түүнд тагил өргөсөн лугаа адил Йонаг тунхаглахад Нинвечүүд бүгдээрээ гимшин эзэн минь таны өмнө нүглээ гимшин босромог замаасаа тэд эргэсэн лугаа адил өнөөдөр миний амьдрал, миний үйлчлэл бидний энэ эв нэгдлэр дамжуулан та энэ газар алдаршаач гэж гуйж байна. Бид энэ газар байгаа зөвхөн монголчуудын төлөө залбирахгүй. Бид олон үндэстний төвд байна. Өнөөдөр үндэстний хүмүүс оршин суудаг энэ их хотын донд өнөөдөр бид хамт байна. Эзэн минь та биднээр дамжуулан Латин Америкуудад, Хойд Америкуудад, Европуудад, Азиудад та сайн мэдээгээ хүргээч. Та монгол хүний залбиралд хэрхэн хариулдаг бөгөөд монголчуудыг ч гэсэн та хэрхэн ивэдэг гэдгийг бодит жишээн дээр бидний амьдралын үр жимсээр дамжуулан та харуулаач гэж танаас залбирч байна. Та биднийг ариун сүнсээрээ дүүргээч. Та биднийг бозар муугаас гэтэлгээч. Зүрхэн дотор байгаа зөрүүд байдлыг минь та үнэхээр та өөрчлөөч. Яг Йона шиг биднийг сургаж таны дотор итгэлээр, сүнсээр өсөж, төлөвшөж таныг дуулууртаа дагдаг нэгэн байхад туслаач гэж гуйж байна. Йонагийн аманд та үгээ тавьсан шиг манай Нью-Йорк Монгол чуулганы итгэлийн бүхий л ах эгч дүүсрийн минь аманд та үгээ тавих болтугай. Тэд үгийг тань суралцах болтугай. Тэдний аманд таныг ярихад таны үг тэдний аманд өгдөх болтугай хэмээн залбирanгуйж байна. Баярлалаа Бурхан Аава. Энэ бүгдийн төлөө талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен.